Тэгээ 1996 онд анхны удаа энэ Алтай Тавбанбөгд очиж байсан. Тэр үед очиж байхдаа энэ уулсыг хараад үнэхээр сүрдэн багархан гайхамшигтай байсан. Би нэг удаа сонин төв ярихт 96 онд очиод одоо би яг эндээс ингээд энэ малчны хормоо хөшөлж явахдаа тэр үед одоо тэр үе манай үеийнхэн бол айгүй сайн мэднэ. Бид нэг Гахаан Ширбатинг гэдэг мэддэг байсан гэдгийг. Тэгтээ 3 км газар юмсад очихдоо улан салаад очдөг байсан байхгүй юу? Замдаа тийм их цастай шавхаатай байдаг байсан. Одоо бол явган үний чим гарчсан, морин чим гарчсан, хов өрөө болчихсон байгаа. Энэ удаа Марианы артлаар зөвхөн малчны хормоорхтой. Тэгээ цаашаа ингээд скотч гэлгэруудаар ингээд юугаа ингээд дээт юм уугаа хамгаалаад тухайд Монголд бол уулын гутал уцэг дэлгэрээгүй байсан. Тэгээд юу хоногдлогоо үрч явдаг байсан. Хоногдлогын хугацаанд 4 степ байдаг байхгүй юу? Эхний степээс эхлээл 60-аас 70 см-ийн цасны дундуур туучих хэрэг гардаг байсан. Тэгээд дээждэх юм бол метр өнгөрөө цастай. Тэгээд дээгүүрээ цасаар хучигчсан айгүй олон ангалууттай бүгд усан дурж явдаг. Тийм байсан. Одоо сүүлийн үед одоо би ингээ байнга урьж байгаа сүүлийн үед харахад бол дээдлийн зуны цагт бол дээдлийн цаснууд нь юу ч айлчж байгаа. Мөснүүд нь ил гараад ингээд ус урсаад тэгээд ангадууд нь бүгд ил гарчихсан. Би энд ингээд харагчаад болчихсон байхгүй юу? Сүүлийн үед бол ингээд дэлхийн дулаалд бол маш эрч хүчтэй явж байгаа. Дэлхийн дулаалд явж байгаа гол хүчтэн зүйл нь бол нэг хүний хүчтэн зүйлээс шалтгаалж байгаа. Бид нар ирсэн байгаль дэлхийг нөө эзэн гिचээвэл заяа гिचээ ингээд Монголд сайхан өгөөдтэй. Бид нар байгаль дэлхийг яаж хайртай хамгаална? Байгаль дэлхийг бидэнд барих хариу бол тийм л явуулна. Японы эрдэнэт мөсөлцүүдийн эрдэнэт Катото-сан гэж хүнтэй би 3 жил дараалал нь ингээд мөсөлцүүдийн ажлаар ажиллаж байсан. Тэгээд сэтгэл зовнод уулчин өнөө асуухт бол энэ ингээд хурдан хайдлах юм бол 30 жил, удаан хайдлах юм бол 50 жилд хайлт дуусна гэдэг тэгжсэн. Тэгээд бас ингээд байгаль дэлхийдээ бас ингээд би мөнгө цас дууландаа авирч өссөн болохоор энд авирахтай гол нь биш хамгийн гол дэлхийгээ хүн хэдээшнээ ядчихж дээр нь гарна төдөөшнээ хайрлах сэтгэл болон сайхан бол төрдөг байхгүй юу. Тэгээ манай үйлчлэлд бол дээрээсээ байгаль дэлхийгээ хамгаалах дээр бол бидний мөсөн гол энэ төр дээр ямар ч хогмог орхитгүй ерөөсөө бүгд аваа буудаг. Тийм байна. Ерөөсөө бидний залуу хүмүүс бол энэ ихтлэхийг хооч үедээ одоо яаж хайрлах хамгаалах талаар ингээд сургалтуудыг маш сайн явуулж явах хэрэгтэй. Та бүхэнд баярлж байна. Өнөөдөр ингээд сургалтанд айгүй ингээд олон хүүхдүүд оролцлоо. Айгүй сайхан мэдээлэл аваад хүүхдүүд айгүй сэтгэл өндөр хоорондоо яриа гарч байна.